Намайг Амбатын ганцлах байдаг. Тэгээд Дархан хотод амьдардаг. Энэ Европт 20 хэдэн жил амьдарсан. Одоо 24-өөс 5 жил. Тэгээд Монголд ирээд 2 жил гаруй болж байгаа. Тэгээд энэ хугацаанд эдийн кинонд оролцсон тоглогчоор тоглосон. Тэгээд анх удаа энэ тайсны их гайхалтай энэ жүжигч донд тоглож байгаа одоо их сэтгэл өндөр байгаа. Энэ дүр болохоор энэ жүжигийн одоо манай эсрэг талын одоо Хироши гэдэг аав Фушимотогийн одоо удирдагчийн дүр байгаа. Энэ дүрийг одоо хэлчихээр их юу яах вэ? Үзэгчдэд хүлээлттэй байлгая гэж бодож байгаа. Гэвтэл аав хүн ямар хүн байх вэ? Тэр талаас сайн хүн байх уу, муу хүн байх уу? Одоо тэрийг л гаргаж тоглосон да. Тэгээ тоглох гэж байгаа. Тэгээд энд бол маш их бэлтгэл хийж байгаа. Тэгээд хоёр дүрийг гаргана да. Урд нь болохоор би энэ жүжигэндээ бол бас шоуны дүрээр хавар тоглож байсан. Одоо Бархуу маань шоуны дүр тоглож байгаа. Дублерээр тоглож байгаа. Тэгээд баяра ах Масонорын дүр дээр тоглож байсан. Одоо Масонорын дүр дээр одоо хүмүүс надтай адилхан царайтай болохоор тэгээд би аав адилхан одоо дүрийг гаргана да. Одоо модель чиглэлээр алхахад бол бас өөр дүр гаргана шүү дээ. Тэгээд энэ тайсны дүр бол Японы нэг кинон тоглож үзэх юмсан, ямар нэгэн зүйл тоглож үзэх юмсан гэж боддог байсан. Тэгээд ингээд энэ хүсэл нь одоо биелж байгаад бас их гоё байгаа. Тэгээд энэ дүр их сонирхолтой дүр. За та бүхэн ирж үзээрэй. Тэгээд би чадах чинийгээ та бүхэндээ тоглож үзүүлнэ. Би бол угаасаа том тэргийн жолооч тийм. Тэгээд техник их дуртай, техник их одоо техниктэй их нусалдаг байсан. Тэгээд тэр үед хүмүүс одоо 8 эрхэлж гадаад дотоод их явдагсан. Тэгж явж байгаад Европ явах багийнхаа хүсэл мөрөөдлийг одоо биелүүлэхэд төлөө тэгээд Европт очиж амьдарч үзсэн. Тэгээд одоо том тэргийн жолооч байна гэдэг чинь бас л их одоо юу гэдэг юм хүч юм сайн шаарддаг дээ ш. Тэгээд бүх зүйл ингээд өөрөөр одоо жүжигчин ч юм уу те ийм юмар явж байгаа их сонирхолтой байгаа. Одоо эх орондоо одоо талархаж байна. Мөн ард түмэндээ их талархаж байна. Тэгээд хамгийн одоо хайртай ээжтэй их баярлж байгаа. Тэгээд мөн энэ гайхалтай Монгол орнд бид амьдарч байгаа эндээ бол маш их талархаж байна.